Эрхэм үзэгчдээ та бүхний энэ өрөөний Төмөн амгалан айлт Улаанбаатар хотод яг одоо 20 цаг тэг 5 минут болсон байна. Энэ цагт 2 дугаар сая телевизийн эфирээр миний бэлтгэн өргөдөг баримт тайлбарын ээлжид шин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Надад баримт байна. Энэ баримтыг би өнөөдөр студид урьсан зочинтойгоо хамт тайлбарлах болно. Ингээд өнөөдөр бүрт анхаарлаа хандуулна. Улсчдын холбоо хостинс төрийн бас байгууллагаас улсын хурлын гишүүн Батулгыг үндсэн хууль зөрчсөн гэх үндслээр үндсэн хуулийн цэцэд гомдол мэдүүллээ. Тэдний гомдол тусгагдсан үндслүүдэд юу гэж тусгагдсан бэ? Энэ талаар өнөөдрийн баримт тайлбар нэвтрүүлгээр гомдол гаргасан холбооны төлөөлөлтөй студид ярилцгаална. Баримт тайлбарыг сонгуульч байгаа үзэгч та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье. За залуу хуульчдын хостинс төрийн бус байгууллагаас өнөөдөр улсын хурлын гишүүн үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Батулгыг үндсэн хууль зөрчсөн гэх үндслээр үндсэн хуулийн цэцэд гомдол мэдүүлсэн байна. За тэдгээр төрийн бус байгууллагуудын зүгээс төрийн бус байгууллагад нэгдсэн байгаа 130 гаруй хуульч эрхсүүчдийн зүгээс үндсэн хуулийн ямар зүй заалттай зөрчилдөх үйлдэлийг улсын хурлын гишүүн гаргасан бэ гэдэг хамгийн ихний үндслийг та бүхэнд дэлгэцэнд яг одоо үзүүлье. За үндсэн хуулийн 11-р зүйл тусгагдсанаар залуу хуульчдын хостинс төрийн бус байгууллагаас гаргасан үндслээр 11-р зүйлийн 1-д эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж үндэсний аюулгүй байдал нийгмийн дэг журмыг хангах төрийн үүрэг мөн. За түүний 2 тусгагдсанаар Монгол улс өөрийгөө хамгаалах зэвсэг түвшинтэй байна. Зэвсэг түвшний бүтэц зохион байгуулалт түнд алба хаах журмыг хуулиар тогтооно. За тэр дундаа үндсэн хуулийн 11-р зүйлийн 1-ийг Монгол улсын их хурлын гишүүн Батулга зөрчсөн гэх үндслийг залуу хуульчдын хостинс төрийн бус байгууллагаас гаргасан байгаа юм а. Яг энэ сэдвээр үргэлжлүүлээд бид нэр бүхий төрийн бус байгууллагын тэргүүн Ган Тамирыг студидтэй урьж оролцуулж байна. За залуу хуульчдын хостинс төрийн бус байгууллагын тэргүүн Ган Тамир яг одоо студид надтай холбогдож байна. Орой минь түргэн урилга хүлээж авсан танд баярлалаа. За үзэгчтэй орой минь дүргий. Тэгэхээр танай төрийн бус байгууллагын зүгээс эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж үндэсний аюулгүй байдал нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг Монгол улсын эрх бүхий байгууллагын нэр бүхий гишүүн зөрчсөн гэх үндслийг гаргаж тавьсан байна. За үндсэн хууль зөрчсөн гэдэг энэ гомдлыг мэдүүлэх болсон шалтгаан юунда байгаа вэ? Магадгүй улсын хурлын гишүүнийх нь бүрийн эрхээс төтгөлзүүлэх хэмжээнд арга хэмжээ авах уу гэдэг дээр та тайлбар өгөхгүй. За үндсэн хуулийн субъект хэд хэдэн байгууллагууд байдаг. Нэгдүгээр улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, за ерөнхийлөгч тодорхой хэмжээний байгууллагууд байдаг. Сонгуулийн ерөнхий орон гэх мэтчлэнгийн байгууллагууд. За эдгээр байгууллагуудыг үндсэн хууль шалгуулах эрх нь иргэд болон байгууллага эрх бүхий субъектүүдэд нээлттэй. Бидний зүгээс яг энэ өнөөдрийн хэвлэлийн баг хуралд хийж олон нийтэд мэдээлсэн асуудал маань ач холбогдлын хувьд ямар зүйл юм бэ? Яагаад энийг заавал хийх болсон бэ гэдэг учир шалтгааны хувьд бол үндсэн хуулийн цэц бол өөрөө онцгой төрлийн байгууллага. Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэр өөрөө улс төрийн болон хуулийн жишгийг тогтоож өгдөг гэдгээр илүү их онцлогтой. Тэгэхээр яг өнөөдрийн энэ гараад байгаа кейс бол цаашид Монгол улсын улс төрийн болон хуулийн салбарт онцгой жишг тогтоож болох юм а гэж Монголын залуу хуульчдын хостинс клубын гишүүд дэмжигчдийн зүгээс үзсэн. За ямар жишг вэ гэж хэрвээ үнэхээр хэн нэгэн албан тушаалтан хэвлэл мэдээллийг хэрэгсэл болон бусад өөртөө байгаа боломжуудаараа иргэдийн эрх ашигыг зөрчиж эхлэх юм бол ямар зүйлд хүрэх юм бэ гэдэг зүйлэл байгаа юм. Тэгэхээр энэ өөрөө болох үйлдэл болохгүй үйлдэл гэдгийг нь тогтоож өгөөч гэдэг утга агуулгаар үндсэн хуулийн цэцэд хандсан. Хэрвээ энэ маань өөрөө болохгүй зүйл юм бол дараагийн эрх бүхий албан тушаалтнууд хэвлэл мэдээлэл болон бусад хэрэгслүүдээр иргэдийн эрх ашигыг хохирохгүй байх боломж бүрдэх юм а. Ийм эерэг жишг бий болох юм а гэдэг үүднээс үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Нэг зүйл их сонирн байна. Зөвхөн Батулга гишүүний гаргасан энэ үйлдэлээр дөрөөлөөд жишг тогтооё гэдэг энэ санаачлагыг танах энэ жил анх удаага гаргаж ийн үү? Магадгүй улсын хуралд ажиллаж исэн нэр бүхий гишүүдийн мөн л холбогдох үйлдэлтэй холбоотойгоор үндсэн хуулийн цэцэд маргаан мэдүүлсэн юм жишг туршлага байгаа юу? За 2012 онд залуу хуульчдын хостинс клуб төрийн бус байгууллага байгуулагдсан. За манай байгууллагын үндсэн чиг үүрэг зорилго нь юу юм бэ гэхээр иргэдэд эрх зүйн албан бус боловсрол олгодог. За мөн дээрээс нэмээд үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгээр бусад одоо энэ хуулийн чиглэлийн байгууллагуудаас илүү ялгагдах онцлогтой гэж үзэж байгаа. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ хугацаанд үндсэн хуулийн цэцэд 5 удаагийн байдлаар хандчихсан байгаа. За хамгийн анх бид улсын хурлын гишүүн нэмд орчтой холбоотой асуудлыг үндсэн хууль зөрчсөн байна гэдэг асуудал хандсан. За дараагаар нь улсын хурлын гишүүн Армун Сумын Азар за хэдхэн хоногийн өмнө авилга тэмцэх газрын дэд дарга хурцыг томилсон тогтоол гэх мэтчлэнгийн байдлаа. За хамгийн сүүлийн байдлаар өнөөдөр Батулга гишүүний үйлдэлийг одоо үндсэн хууль зөрчсөн гэж хандсан байна.
За Нямдорж гишүүний асуудал дээр УЦИЦ яг ямар шийдвэр гаргасан бэ? 12 онд гаргасан гомдол юм байна шүү дээ. 2012 онд улсын хурлын гишүүн Нямдорж сайд ба сэтгүүлч нэртэй яг өнөөдрийн үйл ажиллагаатай адилхан хэлбэрийн утга агуулга бүхий нэвтрүүлгүүдийг бэлдэж хэвлэмжлэл хэрэгсүүлээр цацсан байсан. Тэгээ яг энэ маань өөр үндсөөл зурцсан байна. Өөрөөр хэлэх юм бол шүүхийн хар бус байдал халтсан байна энэ үйлдэлэрээ гэдэг байдлаар үндсөөлийн цэцэд анх хандж байсан. Тэгээд энэ асуудал дээр үндсөөлийн цэцээс нэг л тайлбар тавьж маргаа үсгээс татгалзсан байдаг. Тэр нь юу вэ гэхээр тухайн сайд бол хэдийгээр сайд төрийн албан тушаал хасж байгаа боловч нөгөө талаар иргэн гэдэг утгаараа үзэл бодлоо чөлөөтөө илэрхийлэх эрхтэй. Тийм учраас энэ эрхийнхээ үүднээс үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тухайн нэвтрүүлэн гэж үзэж үндсөөлийн цэцээс маргаа үсгэж татгалзаж байсан юм. За хоёулаа дэлгэцэн дээр ахаад нэг үндсэн хуулийн тодорхой зүйл залтаас үзэгчтэй хамт дэлгэрэнгүйгээр харъя. За Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйл тусгагдсанаар 5-ын 4-т төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах үүрэгтэй гэж тусгаж өгсөн байх юм а. Тэгэхээр төрийн өөрийнх нь үүрэг зөвхөн эдийн засгийн үр ашгийг харгалзах биш, эдийн засгийг хамгийн гол нь аюулгүй байдал, аж ахуйн хөгжлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулна гэдэг юм зүйл залт үндсэн хуулийн 5 дугаар зүйлээр зохицуулагдаж өгсөн байна. За энэ дээр Монгол Улсын их хурлын тухай хууль гэж бэ. Их хурлын тухай хуульд Монгол Улсын их хурлын гишүүн ямар бүрийн эрхийг төлөөлж эрх мэдэл бүхий байгууллагад судалтай байгаа вэ гэдэг тодорхой зохицуулж гисэн тусгагдаж өгсөн байдаг. Тэр дундаа Монгол Улсын их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т тусгагдсанаар Монгол Улсын их хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний элч мөн бөгөөд заавалмаар нийт улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэдэг ийм тодорхой зүйл залт байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг үүнтэй ижил агуулгатаагаар үндсэн хуулийн 5 дугаар зүйлийг би утга агуулга нь хоорондоо уялдаатай байна гэж хараад байна. Өөрөөр хэлэх юм бол төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа нэр бүхий гишүүн за эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, аж ахуйн нэгж хувийн хвшилд тодорхой хэмжээнд тэдний хөгжлийг хангах зорилгод нь нийцүүлэх юм зохицуултыг хийх үүрэгтэйгээр тухайн хууль тогтоох эрх мэдэл бүхий байгууллагад ажиллаж байгаа. Тэгэхээр яг энэ эрх үүргийнхаа хэмжээнд тухайн нэр бүхий гишүүн холбогдох үйлдэлийг гаргасан юм шүү гэдэг дээр та ямар тайлбар өгөх вэ? За таны тайлбар дээр нэмээд би бас нэг кодын зөв залтыг дурдмаар. Энэ юу гэхээр улсын хурлын тухай хуулийн 7-гийн 1-ийн 2. За энэ дээр юу заасан байдаг вэхээр улсын хурлын гишүүн нь зарчмын зөрүүтэй байгаа асуудлаар чуулганы нэгдсэн уралдаанаар хилцүүлэх болон санал хураалгах бүр эрхтэй гэж. Энэ өөрөө бас бүр эрхт хамааралтай. Харамсалтай нь өнөөдөр улсын хурлын гишүүн Баттулгын хийж байгаа энэ улс төрийн гэмээр үйлдэлүүд нь өөрөө яг энэ бүрийн эрхт хамаарах үйлдэлүүд биш байгаад байна. Түүнд бол бүрийн эрхийнхээ хэмжээнд чуулган болон бусад асуудлуудаар энэ асуудлуудыг оруулаад хилцүүлэх бүрийн эрх нь олгогдчихсан байгаа. За мөн таны хэлдгээр 6-гийн 1 заасан дээр нийт иргэн болон ашиг сонирхлыг эрхэмлэн дээдлэнэ гэдэг нэг юм зарчим байна. За энэ зарчмыг бас зөрчсөн байна гэж бидний зүгээс үзэж байгаа. Яагаад вэ гэхээр яг магадгүй зарчмын зөрүүтэй хэсэг бүлэг хүмүүс байхыг үгүйсэхгүй. Гэхдээ эсрэг талд бас байр суурьтай байгаа хүмүүс байдаг. Улсын хурлын гишүүн гэдэг бол өөрийн сонгосон болон ис сонгосонгоос иш шалтгаалаад хоёрдугаарт тухайн тойрогт нь амьдардаг болон амьдардаггүйс ис шалтгаалаад өөрөөр хэлбэл Монгол улсын иргэний харьяалалтай нэг 2,900,000 гаруй иргэдийг төлөөлдөг эрх бүхий этгээдэлтэй хэний ч хамаагүй төлөөлдөг. Бүгдийг төлөөлөх эрхтэй гэсэн үг. Тэгэхээр яг энэ эрхийнхээ дагуу нийт иргэдийн гэдэг зүйлийг үндсэн хууль болон бусад холбогдох хуулиуд оруулж өгсөн байдаг. Харамсалтай нь улсын хурлын гишүүн Баттулгын хийсэн энэхүү нэвтрүүлэг болон үйлдэлүүд нь өөрөө нийт иргэдийг төлөөлөх биш, харин өөртөө үзэл бодол нэг байгаа хүмүүсийг төлөөсөн байна гэдэг байдлаар үндсэн хуулийн бас ганц. Тэгээ энд нэг ийм ойлголт байгаа зөв. Нийт иргэдэг гэдгээр нь биш, манай нөө сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор тухайн сонгогдсон тойргийнхоо сонгогчдын эрх ашигыг улсын хурл ч гэсэн төлөөлөх юм эрхтэй гэд ойлголт яваад байдаг шүү дээ. За энэ дээр бол яг эсрэг байр суурьтай байдаг. Яагаад гэвэл чуулганы хуралдаан дээр болон гишүүд өөрсдөө би бол Орхон аймгаас сонгогдсон эсвэл Баян онгороос сонгогдсон гэдэг нэг юм асуудал. Тэгээ би тэднийг төлөөлж гин гэж ингэж яриад байдаг. Хуулийн дээр өөрөө юу гэж тусгасан байдаг вэхээр өөрийг нь сонгосон тойрог бол өөрөө ямар ч учиртай бэ гэхээр зөвхөн тухайн 76 гишүүнийг бүрдүүлэхэд зориулагдсан яаж мандатыг хуваарлаж байгаа зөвхөн тэр хуваарлтыг хийж байгаа асуудал. Төлөөлөхийн хувьд бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэний харьяалтай бүх хүмүүсийг эдгээр хүмүүс төлөөлөх ёстой. Энэ ч утгаараа одоо бол нэг ийм сүүлийн сонгуул дээр нэг хоёр ийм ялгаатай байдал бий болоод байна. Тойргоор би нэр дэвшсэн, мөн чагсаалтаар нэр дэвшсэн гэдэг. Чагсаалтаар нэр дэвшсэн хүмүүс нь болохоор Монгол Улсын бүх аймаг дээр байгаа хүмүүсийг төлөөлөх ёстой юм шиг. Тойрогт нэр дэвшсэн хүмүүс нь болохоор зөвхөн тойргоо төлөөлөх ёстой юм шиг. Бас нэг ийм өрөөсгөл ойлголтыг их хурлын гишүүд маань маш удаан хугацаанд ингээд ярьсаар байгаа ийм нийгэмд нэг ийм буруу ойлголт бас тогтоочихсан үйлдэл бас байгаад байна.
За холбогдох зүйл залт дээр дахиад хоёулаа өргөжлүүлээд ярилцъя. Үндсэн хуулиас авсан бас нэгэн хэсэг зүйл залт байгаа. За Монгол Улсын үндсэн хуулийн 7 дугаар зүйлд Монгол Улсын иргэний оюуны үнэт зүйлийн тухай тусгаж өгсөн байгаа. Дэлгэцэнд яг одоо та бүхэнд дараагийн баримтыг танилцуулъя. За Монгол Улсын үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн нэг тусгагдсанаар Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв, төрийн хамгаалтад байна гэж тусгасан байна. Түүний дараагийн залтад иргэний туйрвсан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч Монгол Улсын үндэсний баялаг мөн гэж тусгасан байгаа юм а. За Hero Entertainment гэдэг студид хийгдсэн 100 чухал сэдвийн хүрээнд Батулга гишүүн үндсэн хууль зөрчлөө, хэвлэл нийтлэх, үгээ хэлэх хэрэгчлөө байгаа хэдий ч нийт ард иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэх учраас гэдэг ийм шалтгаан нөхцөл харагдаад байна. Гэтэл Монгол Улсын үндсэн хуулийн 7 дугаар зүйлд иргэний туйрсан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч Монгол Улсын үндэсний баялаг байна гэсэн ийм зүйл залт тусгагдаад байдаг. Тухайн студийн хав толны уран бүтээлчдийн бэлтгэсэн бүтээлийг бас л яг энэ хүрээнд харах юм боломжтой байгаа. Хувь иргэд уран бүтээлчид нэгдэж оюуны үнэт зүйл туйрсан гэдэг юм үндэслэл харагдаад байна л да. Энэ дээр ямар тайлбар өгөх вэ? За бидний гаргасан өргөдөлт нэг онцлог зүйл байгаас та бас анхаарч байгаа бах. Энд бол зөвхөн улсын хурлын гишүүн Батулгыг тухайн нэвтрүүлэгт байсан олон хүмүүсээс суулж аваад ганцхан дангаа өөрийг нь үнцүүлийн цэцдэг гэж байна. Яагаад вэ гэхээр Батулга гишүүн бол нэгдүгээрт төрийн өндөр дэд албан тушаалтан, улс төрийн албан тушаалтан, хоёрдугаарт үндсэн хуулийн эрх зүйгээр үндсэн хуулийн эрхцэн субъект гэж тодорхойлогдсон хүн байгаа. Тэгэхээр энэ утгаар нь Батулга гишүүнийг тусдан салгаж авч үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал байгаа маа. За яг хөө зүгээр сая таны хэлдгээр 7 дугаар зүг заасан оюуны өмчтэй холбоотой асуудал байна. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг би бас тайлбарж хэлхийг бас хүсэж байна. Энд бол хууль зөрчсөн оюуны өмч байвал ямах юм бэ гэдэг асуудал бас гарч ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тухайн оюуны өмчөөрөө хэн нэгний эрх ашиг, эрх чөлөөнд халтсан үйлдэл хийсэн бол энэ асуудлыг яах юм бэ гэдэг асуудлыг бас гаргаж ирж тавих боломжтой гэж бид үзэж байна. За Hero Entertainment-ийн хувьд бол тагнуулын ерөнхий газраас шалгагдаад ингээд явж гинэ гэдэг мэдээлэл захин ертөнцөөр өнгөрсөн өдрөөс эхлээд гараад явсан. За энэ дээр бол яг хуульчдын зүгээс ялангуяа би одоо хувьяасаач гэдэг юм уу эсрэг бас байр суурьтай байгаа. Энэ бол өөрөө заавал тэгж шалгаад байх тийм асуудал биш. Үнэхээр энийг хууль зүйн хувьд одоо алдаатай дутагдaltaй байна гэж үзэх юм бол үндсэн хуулийн эрх зүйн дагуу зөвхөн тэнд үндсэн хуулийн субъект байгаа этгээдийг л үндсэн хуулийн цэцэд хандах ёстой гэдэг энэ байр суурин дээр залуу хуульчдын холбоо бол ажиллаж байгаа. За би залуу хуульчдын хост инс төрөмбөс байгууллагын тэргуун ган тамиртай студид шууд холбогдсон ярилцаж байна. Баримт тайлбарын дараагийн хэсэг тун утгуу та бүхэнд өргөжлөх болно. Тэр үед студид эргээд холбогдъё. Баримт тайлбар өөрчлөлт хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Студид залуу хуульчдын хост инс төрөмбөс байгууллагын тэргуун ган тамир өргөдөө ажиллаж байгаа. За хоёулаа ярилцлага бас нэгэн хуулийн зүйл залтаас сөхөж
эргээд студиуд үргэлжлүүлэе гэж бодож байна. За Монгол Улсад өвчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 1998 онд батлагдсан байдаг хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулиас та бүхэнд дараах зүйл заалтыг дэлгэцэн танилцуулж байна. За хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуульд тусгагдсанаар за түүний 3 дугаар зүйлд мэдээлэлд хяналт тавихыг хориглох тухай асуудлыг зохицуулж өгсөн байдаг. Хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн 3-1-д хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээн төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт буюу цензур тогтоохгүй гэж тусгаж өгсөн. За түүх 3-2-т төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх, мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй гэж тусгасан байгаа юм а. За тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагт ихэвчлэн уран бүтээлчид ажилладаг. Тэр дундаа сэтгүүлчдийг мөн адил уран бүтээлчид гэж харах үндслэлтэй. Hero Entertainment-ийн бүтээсэн 100 чухал сэдвт тусгаар тогтнол, газрын хууль, эдийн засгийн аюулгүй байдал гэдэг эдгээр сэдвүүдийг хүндэснөөрөө за бусад нийт иргэдийн ашиг сонирхлыг зөрчиж байна гэдэг юм үндслэл гаргаад байна л да. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгч Hero Entertainment-ийг холбогдох хуулийн хяналтын байгууллагаас шалгасантай холбоотойгоор уран бүтээлч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Зөвхөн уран бүтээлчдийг за үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхэн төлөө альва нэг хуулийн байгууллага шалгах юм үндслэл болохгүй. Тухайн нэвтрүүлгийг захиас этгээд гэж би за тэр хүнтэй ярих асуудлыг сөхөж болох юма гэдэг байдлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна л да. Тэгэхээр эндээс нэг зарчмын зөрүүтэй ойлголт үүсээд байгаа. Уран бүтээлчид өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн за тухайн уран бүтээлчдийн илэрхийлсэн үзэл бодолтой яг ижил байр суурь дээр байгаа төрийн түвшинд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх юм боломж байхгүй гэж ойлгож болох уу? Гэхдээ тэгж ойлгож болохгүй л та яг зүгээр сая таны дурдсан хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль болон бусад хуулиудын зүйл залтын үндсэн утгаар агуулгыг харах юм бол ер нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хууль тогтоомж нэг л зүйлд ингээ хайрцаглагдаж байгаа. Тэр хайрцагаас ерөөсөө гарч болохгүй гэсэн. Тэр нь юу вэ гэхээр тухайн хуульд байгаа та эрхээ эдлэгтээ бусдын эрх ашиг болон эрхийг зөрчиж болохгүй гэдэг л энэ хайрцаг байна. Тэгэхээр энийг бол Монгол Улсын үндсэн хуулийн 19-ийн 1-р зөвлөлт ч гэсэн заагаад өгчихсөн. Та эрх чөлөөгөө эдлэгтээ бусдын эрх ашиг болон үндэсний эв нэгдэл бусад зүйлүүдэд харьцуулж болохгүй гэдэг байдлаар үндсэн хуулийн 19-ийн 1-р зөв заалтан дээр заагаад өгчихсөн байна. Тэгэхээр яг энэ хайрцагтай холбоотой асуудал байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурьтай яг адилхан байр суурьтай байгаа учраас бид бүхэн яг тэр зохиолыг нь би бичсэн юм а би энийг захиалсан юм а гэж хэлсэн парент нотлохоо дээр нь үндэслэж ганцхан энэ хүнийг үнцүүлийн цэцэд хандж байгаа асуудал байна. Магадгүй бид бүхэн нэвтрүүлгийх ч юм уу те өөр хуулийн байгууллагад хандах ийм тохиолдол бол манай байгууллагаас гарахгүй. Учир нь гэхээр энэ бол яг таны хэлдгээр уран бүтээлчдийн өөрсдийн хийж байгаа үйл ажиллагаа. Гэхдээ энэ нь өөрөө тэр нөгөө түрүүн миний дурддаг хүний эрхэнд гэдэг энэ хайрцаг дотор байх ёстой гэдэг байр суурьтай. Гэхдээ улсын хурлын гишүүн бүрийн эрхийнхээ хэмжээнд альж байгууллага чөлөөтэй нэвтэрж өөрийнхөө холбогдох асуудлаар тайлбар авах хэрэгтэй. За тухайн хүнд ч гэсэн тайлбар өгөх юм эрхтэй байгаа шүү дээ. Энэ эрх яах вэ? Эрхийнхээ хүрээнд гээд бас эрх нөгөө өмнө эрхийг ашиг зөрчиж гинэ гэдэг л асуудал бид нарт яриад байгаа. Өөрөөр хэлэх юм бол надад ингээд ярих чөлөөтэй ярих эрх байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх байна. Ялангуяа бүх байгууллагад нэвтрэх эрх байгаа учраас би энд ороод үзэл бодлоо хэлж гинэ гэд өөртөө адилхан эрх бүхий тэгээ бүр эрх олгогдсон эсвэл тэс хүндлэнгийн өөр нэг хүмүүсийн эрх ашиг руу халдаж бол болохгүй гэдэг юм байна. Яг хөө энэ өөрөө жишээ нь бидний үнэлж дүгнж байгаагаар юу гэхээр магадгүй өнөөдөр яг нийгэмд хамгийн хувцастаар яриад байгаа зүйл нь би ч гэсэн одоо өнөөдөр хэвлэлийн байгууллагыг өөр дөр үүрж байгаа хамгийн том юм нь бол гантамир бол өөрөө хятад юм байна, ирлизм байна, эсвэл хин нэгний боксологи нь хин нэгний төлөө үйлчлэн гэдэг ийм асуудал гарч ирээд байна. Гэхдээ энийг бид хүн яаж олж харж байгаа вэ гэхээр энийг заавал хятадын юм уу эсвэл Оросын гэдэг ирлиз гэдэг талаас харахаас илүүтэйгээр энэ өөрөө хүний эрх буюу олон улсад ч гэсэн байдаг үндэс угсаагаар ялгуурлан гадуурсан зүйл байна уугүй юу гэдэг л юм байгаад байгаа. Тэгэхээр дахин тэр хүмүүсийг ингэж дурдаад, эрхэнд нь халдаад одоо бол захим ертөнцид бүгд мэдж байгаа. Яг эдгээр хүмүүс рүү дайрж байгаа хардлага бол маш их байна. Дээрээс нь нэмээд Батуудаг гишүүний үзэл бодолтой нийлээд тиймээ энэ хүмүүс хятад шүү энэ хүмүүсийг эх орноосоо зайлуулах ёстой гэж хэлсэн хүмүүс нь улсын баатар юм уу эсвэл эх оронч болоод магадгүй эсрэг байр суурьтай байгаа хүмүүс нь болохоор хятад юм уу эсвэл өөр байдлаар бас эрхэндээ халтууж маш олон дайралтад өртөж байгаа зүйл байна. Тэгэхээр энэ өөрөө маш буруу үлгэр дуурай юм байна гэдэг байр суурин дээр байна. Залуу уулчдын уучлаарай. Залуу уулчдын хостинс төрийн бас байгууллага хаанаас санхүүждэг вэ? За санхүүжилтийн хувьд бол яг өмнө нь ч гэсэн хэвлэл мэдээллийн эрхслүүд яг энэ зүйлийг асуудаг. Санхүүжилт чи яаж явдаг юм бэ гэж. За 1-р 100 гаруй хуульчид бүртгэлтэй байдаг гэж та ч гэсэн дурдсан би танд бас хэлсэн. Тэгээд эдгээр хүмүүс маань албан ёсны бүртгэлийнхаа дагуу
үйл ажиллагаанд хандив өргөдөг нэг юм асуудал байдаг. За хоёрдугаарт бид бүхэн ганцхан үндсүүдийн цэцэд өгөөд эрх бүхий албан тушаалын шалгуулалт явдаг юм биш. Энэ бол тодорхой өмгөөлийн үйлчлэгээ үзүүлэх юм эсвэл хуулийн зөвлөгөө өгөх үйлчлэгээнүүд бас байдаг. Тэгэхээр яг энэ үүднээс бас өгсөн санхүүжилтууд гэдэг зүйлүүдээр бас санхүүж явж байгаа. Тэгэхээр таны зүгээс бас нэг ойлголт дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлэх хэрэгтэй болоод байна л да. Монгол улсад үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэж хэрэгждэг. За энэ хүрээнд Монгол улсын үндэсний аюулгүй байдал тусгагдсан үндэсний язгуур эрх ашиг гэж юуг хэлэх вэ гэдэг тодорхой юм ойлголтыг тухайн хуулийн тусгаж өгсөн байдаг. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3-2 тусгагдсанараа үндэсний язгуур ашиг сонирхолд тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, за үндэсний эв нэгдэл, хүний эрх хэрэгч чөлөө хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой экологийн тэнцвэртэй байдлыг хамруулж ойлгоно гэдэг ийм зохицуулт ийм ойлголтыг бол хуулинд тусгаж өгсөн байгаа юм л да. Тэгэхээр эндээс нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх язгуур эрх ашиг нь юу байсан бэ? За тухайн язгуур эрх ашигыг холбогдох хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох эсдүүд, холбогдох уран бүтээлчдийн үзэл санаан дээр дөрүүлээд уран бүтээл сэтгэлгээгээр илэрхийлсний төлөө за түүнд холбогдох нэр бүхий удирдах албан тушаалд ажиллаж байгаа албан тушаалтнууд оролцсны төлөө за энэ нь нийт ард иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэх юм үндэслэлгүй сэдв юмаа гэж хэлэх факт яаж бүрдэх вэ? За яг энэхүү асуудал дээр бол бид иргэд нэг зүйл дээр маш их маргаан давуулаад байгаа. Яагаад заавал элбэг доош гэдэг хүн Батулга гэдэг хүнийг дуудаа дүүгээ юм эсвэл хүүхдээ загнаж байгаа юм шиг загнаад байгаа юм бэ гэдэг байр суурин дээр маш их хатуу зогсож шүүмжлэлтэй хандж байна л да. Энэ дээр ямар байдлаар шин би хувьдаа яаж олж харж байгаа вэ гэхээр Монгол Улсын ерөнхийлөгч бол таны эдгээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг хүн байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ хүнд олгогдсон бүрийн эрхүүд дундаас хоёр зүйлийг би онцгойлон дурдмаар байна. Нэгдүгээрт энэ хүн бол үндэсний эв нэгдийг хангагч байна гэд Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан. За хоёрдугаарт нь Монгол улсыг гадаад болон дотоод бүх асуудалд төлөөлөх хэрэгтэй гэдэг юм байна. Үндэсний эрх ашиг гэдэг зүйлд яг хуулийн зүйл залтыг та уншлаа. Үндсэн эрх зүйн утга агуулгаараа энэ бол хэд хэдэн зүйлүүдээс бүрдэж байгаа. Нэгдүгээр нутаг дэвсгэрийн аюулгүй байдал гэдэг зүйл. Өөрөөр хэлбэл хил өөрөө халдшгүй дархан байх ёстой. Нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх ёстой гэдэг асуудал. Тэгээ түүнийг бүрэн бүтэн байлгах, халдшгүй байлгах бодлогыг төр хангаж явах ёстой тийм ээ. Тийм, тэрийг нь төр хангаж явах ёстой. Төр гэдэг ойлголт ингээд нэг хэдийгээр хийсвэр юм шиг боловч төр гэдэг ойлголтод ноён Батулга хүртэл өөрөө хамаарчсан явж байгаа. Өөрөөр хэлбэл энийг нь хангах хэвээр үүрэгтэй хүмүүсийн нэг нь бол өөрөө энэ хүн байгаа гэдэг байдлаар тайлбарлаж бас болохоор. За яг энэ дээр үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8-1 дээр бас тодорхой зүйл залт тусгагдсан байдаг юм байна. Улсын хурал нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлж үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батална гэдэг. Гэтэл төмөр замтай холбогдох сэдвүүдээр 2010 оны 6 сарын 24-ний өдөр улсын хурал төмөр замын тээврийн талаар төрөөс ямар бодлогыг баримтлах вэ гэдэг аль биесны баримтчигтэй болсон. За энэ бол бодлого гэдэг улсын хурлаас тодорхойлчихсан байдаг. Энэ бодлогыг хэрэгжүүлэхгүй гэж зүтгэж байгаагийнх нь эсрэг дуурснараа харин нэр бүхий холбогдох гишүүн өөрийнхөө эрхийг хэрэгжүүлсэн биш үү гэдэг бас юм зөрүүтэй байр суурь гарч мэдх юм л да. За эсрэг байр суурьаа илэрхийлэхдээ яг нөгөө миний ер нь бол түрүүн бас нэвтрүүлгийн өмнө хэлсэн те ер нь бол хүрэх бодлогын хувьд бол дэмжиж байна. Өөрөөр хэлэх юм бол өргөн царигтай болъё ч гэдэг юм уу, аж үйлдвэрч уус болъё гэдэг дээр бол хуучид дэмжиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүрэх байгаа нөгөө нэг газар маань бол нэг байгаа даа. Гэхдээ түүнд хүрэх арга зам маань өөрөө хоёр өөр зүйл. Магадгүй Батулга гишүүний сонгож байгаа арга зам нь бол улс төрийн буюу арай нэг өөр хэлбэр сонгоод байгаа бол бид нар бол энэ арга зам тэр одоо хүрэх гэж байгаа зорилго руугаа хүрэхдээ хууль зүйн арга хэрэгслээр хуулийн арга замаар явах хэрэгтэй юм аа. Тэгжээж энэ маань өөрөө Монгол улсад бол нэг ийм л ойлголт байгаа. Ардчилсан нийгэмтэй болсон энд улс төрийн засаглал байж болохгүй. Энд бол хуулийн засаглал байх ёстой гэдэг үндсэн ийм үзэл баримтал ихтгэл үнэмшилтээр л хуучид илүү их нэгдэж байгаа юм л да. Цэц хүссэн шийдвэрийг чинь гаргахгүй бол дараагийн шатны ямар гараа хэмжээг авах вэ? Хуучдын зүгээс нэг ийм зүйл байдаг. Хуулийнхаа байгууллагад ихтгэл үнэмшил гэж нэг юм байдаг. Магадгүй иргэд шүүхийн гаргасан шийдвэрийг юм эсвэл их бүхний байгууллагын гаргасан эцсийн шийдвэрийг эсэргүүцээд тэмцдэг ч юм уу ямар нэгэн байдлаар илэрхийлдэг л дээ тэрийг. Гэхдээ хуучдын зүгээс ялангуяа манай залуу хуучдын зүгээс баримталдаг нэг зарчим юу гэхээр хуулийн байгууллагаас гаргасан эцсийн шийдвэрийг бол бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэжээж гэмээр өөрөө шүүхэд итгэл байж гэмээр шүүх өөрөө хараад бус ажиллах тэр нөхцөл байдлууд нь бүрддэг. Мэдээж маш олон иргэд эсэргүүцээд иргэдийн дийлэнх шүүхийг шүүмжлээд байх юм бол иргэдийн төлөө юм уу эсвэл шударга осны төлөө хуулийн үүднээс хандна гэдэг тэр шүүхийн хараад бус байдал бол алдагддаг учраас хуучдын хувьд бол яг энэ хуулийн байгууллагад итгэл үнэмшил маш их байдаг. Тэгээд цэцээс үнэхээр зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргах юм бол бид хүн ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл хуулийн хувьд энэ цаашаа гарах гац байхгүй байгаа учраас энэ хүрээд энэ маргаан зогсноо л гэсэн үг. Тэгэхээр магадгүй жишг тогтоох нөгөө зорилго
хүрхийг хичээж байгаа зорилт чинь хэрэгжихгүй байх юм магадaltaй юм шүү. Тэгэхээр энэ жишг гэсэн үндсэн зорилгодоо бид хүн хүрэхийн тулд яах ёстой вэ гэхээр хуулийнхаа дагуу бол нотлох баримтууд гаргах ёстой. Тэ иргэдэд зөв ойлголт хүргүүлэх ёстой. Ялангуяа цэцгийн хуралдаан дээр үнэхээр маргаан үсгээд хуралдаан болох юм бол тэнд байгаа цэцгийн гишүүдэд гаргасан нотлох баримтуудаа ихтгэл үнэмшил төрүүлэх ёстой гэдэг. Яг энэ л бол өөрөө яг хуульчдын хуулийн дагуу явж байгаа үйлдэлүүд юм байна. Үндсэн хуулийн цэцгэд хэр хараат бус ажиллаж чадж байгаа болоо. Ялангуяа та түрүүнд дурдсан 2012 онд нэр бүхий холбогдох төрийн бас байгууллага байгуулсны дараа улсын хурлын гишүүн, хууль зүйн, дотоод хэргийн сайд асан нэмд орчтой холбогдох асуудал дээр мөн гомдол мэдүүлж исэн. Гэвч ЦЭЦ та бүгдийн одоо гомдлыг гаргасан тэр жишгээр чинь бол дүгнэлт гаргаж чадаагүй юм ба штэ. Тэгэхээр үндсэн хуулийн цэц юм хараат байдлаар ажиллаад байгаа юм шүү. Тухайн үед бол хамтарсан засгийн газараас арчсан нам нэрээ татаад удаагүй байсан үе. За дангаараа Монгол Ардын нам ирэх хөрж байсан юм уу штэ. Яг хөө цэцгийн болон дан цэцгэхгүйгээр шүүхийн ч юм уу хараат бус байдлын тухай улс төрчдөд үйлчлдэг эсвэл ирэх барьж байгаа намд юм уу аль нэг бүлэглэлд үйлчлдэг гэдэг асуудлууд яригддаг. Гэтэ энэ дээр бол ялангуяа хуульчид бас яг энэ үзэл бодлоо илэрхийлээ. Тийм ээ эдгээр бол улс төрчид үйлчлдэг гэж ярих нь бол зохисгүй. Ялангуяа энэ хуульч гэдэг энэ үндсэн байр суурин дээр бол маш зохисгүй гэж би явдаа үздэг. Цэц бол хараат бус юм уу эсвэл хин нэгэнтэй хараат байж болно. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд үндсэн хуулийн цэцэд байгаа бүх гишүүд өнөөдөр ирж байгаа маргаануудыг шийдвэрлэх бүрийн эрхтэй. Тийм учраас хуулийн хувьд тэр хүмүүс бүрийн эрх байгаа учраас тэр хүмүүсээ шийдэх үндсэн бүрийн эрхээс бид нар давсан зүйл ярих ямар ч боломж байхгүй байх. За ингээд миний урилгыг хүлээж авч ирж байгаа холбогдох хуулийн үндслүүдийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн танд баярлалаа. Ажилд амжилт хүсье. За баярлалаа. Баримт тайлбарын өнөөдрийн дугаар та хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Ирэх шинэ дугаар та бүхэнд баасан гарагт хүрэх болно. Энд хүрээд баримт тайлбар дуусч байна. Шинэ дугаараар эргээд уулзсан студид төлгөө ажиллаа. Хамт байсан баярлалаа.